Ерөөсөө олон улсад ашиглаж байгаа тэр стратеги контент янз бүрийн имийг ерөөсөө авчирж ирээд Монгол туршихад тэр бүүм хийдэг хөөх. Яг Монголын одоо хамгийн шилдэг гэж яригдж байгаа контент креаторууд эсвэл бизнес эрхэлдэг хүмүүстэй янз бүрийн солопreneur хүмүүс юу гэдэг вэ гэхээр хөвчлэн яг Америк гэж явж байгаа хамгийн viral явж байгаа дөнгөж Европын орнууд руу орж ирж байгаа контентын тренд эсвэл бизнесийн трендүүдийг зөв ашиглаад Монголд явхад тэр нь зөв юу ч хийсэн бууддаг хөөх. Америкаас эхлээд Европын орнуудаар орж ирж явж байгаад тэний Азийн орнуудаар явж байгаад тэгээ хамгийн сүүлд мод монголоор дуусдаг хөөх. Тэгэхээр ер нь та яаж өөрийнхөө бизнесээ хувь хүнээ тэг салбартаа хамгийн шилдэг нь толгой зогсож байгаа тэр шинийг яаж агаад яг тэр том загсанд big fish нь болох юм бэ гэхээр ерөөсөө олон улсад байгаа янз бүрийн стратегийг хувиргаад Монгол болгоод Монгол гэдэг лоозон тавиад энэ зах зээл дээр оруулахад л бүүм идэг. Ерөөсөө зүгөөсөл тэр процесс. Тэгэхээр яаж тэх юм бэ гэх юм бол за юу цаан guys өнөөдрийн бичлэгийн тавтай морил. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийн гол зорилго юу вэ гэхээр яаж ямар нэгэн байдлаар юу хийхийг оролддог байж магадгүй те. Хувьдаа бизнестэй эсвэл дижитал бүтээгдэхүүн гаргах гэж байгаа эсвэл онлайн шоп ажилуулдаг зүгээр л ямар нэгэн байдлаар юм оролддог байж магадгүй. Хэрвээ тийм нөхцөл байдал дээр байгаа бол яаж ер нь дараагийн төвшөндөө гарах юм бэ? Хүн ер нь бол янз бүрийн яг юм хийх гэж оролддог, бизнес хийх гэж юм уу, онлайн ертөнцид ажиллах гэж оролддог хүмүүс бол мэдж байгаа те. Яг ингээ явах гэхлээр нэг юм шинэ мэдээлэл дутаад гацаад байдаг. Тэгэхээр тийм нөхцөл байдал дээр би цайгүйх орж исэн. Тэгээ маш олон хүмүүс ер нь ордог. Одоо миний яг ажиллаж байгаа клиентүүд хүртэл ерөөхдөө тийм асуудалтай айгүйх байдаг. Тэгэхээр энэ асуудлуудыг ер нь яаж хамгийн түрүүнд мангар хурднаар шийддэг вэ гэхээр ерөөсөө олон улсад явж байгаа яг юу ажиллаж ийн гэдэг тэрийг олж аваад тэрийг ерөөсөө Монгол болгож хувиргаж ашиглах нь айгүй чухал болчихдог хөөх. Хүмүүс яах гээд байдаг вэ гэхээр ерөөсөө би өөрөө шинэ бүтээх хэвээр шинэ юм ингээд нэг юм нарлуу явах нэг юм те шинэ хөлөг онгоц бүтээж байгаа юм шиг нэм шинийг бүтээх гэдэг байхгүй. Ерөөсөө тех шаардлага байдаггүй явуулна бол. Ерөөсөө л олон улсад ялангуяа Америк эсвэл Европын том яг одоо нэгдэгчлэлийн орнуудын тэр бизнесэд зах зээл дээр явж байгаа яг тэр нарийн юмнуудыг нь ерөнхий хуулж аваад тэгээ Монгол хэм маягт оруулаад туршихад, зарахад, зарлахад Монгол бүүн явдаг байхгүй. Яг тэр Монголын зах зээл өрсөлдөгч байхгүй. Тэгээ бараг та зүгээр салбартаа яг Америк гэж явж байгаа. Одоо шин та фитнесийн коуч үлээ гэж зүгээр Америк фитнесийн коуч нар юу хийж ийн тэрийг нь барьж аваад бэлдээд Монгол туршихад бүүм идэг байхгүй. Тааж Монгол фитнесийн коуч нар тийм туршдаг байхгүй. Тэгэл яг одоо нэг юм сонин юм Монгол аргаар нүдэд байдаг байхгүй. Тэгэл хоорондоо алцаал. Тэгээ яаж тэр шин хамгийн том нь болох юм бэхээр яг Америк фитнес коуч нар яг одоо юу хийж ийн тэрийг туршаал хийхэд зүгээр л хүмүүс одоо болтол Монгол бизнесүүд инфлюенсерүүдэд мөнгө төлж байгаа. Амар том даагчтай инфлюенсерүүдэд хэдэн сая төгрөг төлөөд ганцхан пост, ганцхан контент хийлгэж байгаа байхгүй. Энэ өөрөө айл үжээ тэр том инфлюенсерүүдэд мөнгө төлдөг арга барил бүр ажиллахаа болоод ер нь ийм үр дүнтэй байдал нь муудаад бүр ингээ алга болцсон байхгүй. Тэгэхэд одоо болтол компаниуд хөрхи өөр юм мэдэхгүй болохоор маркетингийн компани мэдэхгүй зүгээр л инфлюенсерүүдэд мөнгө төлдөг байхгүй. За яагаад ер нь инфлюенсер хүнд мөнгө төлөхөр амар одоо муу эд юм бэ гэдэг нэг хоёр хүнсэн шалтгаан байдаг. Эхнийх нь инфлюенсер хүмүүс ерөөхдөө энгийн хүмүүсээс хэтэрхий хол санагддаг болсон. Сэтгэл зүйн хувьд. Яг тэгэхээр инфлюенсер хүмүүс ч одоо чинь бүр амар 200-300 мянган дагагчтай ч мөндөр дагагчтай тэгээд зураг амар төгс пост оруулдаг хитэн амар лайк авдаг тэр хүмүүс энгийн хэрэглэгч энгийн зүгээр одоо 100-200 дагагчтай ч юм уу зүгээр энгийн хүнээс хэтэрхий төгс хол санагдаад байгаа байхгүй. Тэгээд ирэхээр яадаг вэ гэхээр хүмүүс энэ инфлюенсер хэрэгжилж байна гэдэг чинь хэрэгжилж ийн ч гэсэн надад тэр нь ажиллана гэсэн үг биш гэж хүмүүс бодоод байдаг ерөөс. Яг тэгэхээр AI гарч ирсэн сошь бүх юм төгс юм шиг бүх юм алдаагүй бүх юм ямар ч алдаа байхгүй бүх үг өгсгийн алдаагүй явсараад хүмүүс тийм юм харсараад сүүлдээ хит тийм төгс юмнаас жоохон залхаад яг юм алдаатай тэг алдаа оноотой нэг хүн шиг юмд айгуух татагддаг болсон гэсэн үг. Тийм болохоор тэрийгээ дагаад UGC буюу user generated content гэдэг юм одоо ч уул нь бол олон улсад ашиглаад айгуу хөрхөн бас цагийг өнгөрөөж байна. Тэр нь юу гэхээр компаниуд өөрсдөө сурчлах байсан. Мөн дээрэс нь инфлюенсерүүдэд өгч сурчлах биш. Тэр инфлюенсерд өгж байгаа мөнгөө амар жижигхэн олон креаторуудад өгөөд хэрэглүүлчих юм бол өөртөө адилхан яг найз шиг хүн хэрэглээд авах юм бол тэр илүү борлуулалт гаргаад байгааг том компаниуд анзаарч эхэлсэн байгаа юм. За энийг дөрвөлтхан. Хоёрдугаар шалтгаан гэх юм бол инфлюенсерд мөнгө өгч контент хийлгэхээр одоо чинь яадаг вэ гэхээр ямар ч дата үлддэггүй. Одоо чинь би магадгүй нэг юм одоо мик одоо чинтэй би Saramonic гэдэг микний компани захирал байла би микаас урьдчилуулмаар байлаа гэж бодоход би хин нэгэнд одоо за нэг 200 мянган дагагчтай өндөр инфлюенсерд мөнгө өгөөд сурчлуулаад нэг рил хийлээ гэж бодоход тэрнээс яг хэдэн хүн холбогдоод манай борлуулалт гарсан юм уу гараагүй юм уу тэр хүний ер нь үзэгчнэр нь ямар ч хүмүүс байдیں ямар ч ерөөхдөө тийм дата үлддэггүй тийм болохоор одоо шинэ ерөөс инфлюенсер маркетинг явах болцсон. Тэгтэл Монголд одоо бол ашиглаж байгаа хүмүүс одоо олд инфлюенсер хэдэн сая төгрөг өгөө л. Тэгээ нөгөөдөл нэг контент хийсэн болол харин эсрэгээр ухаалаг компаниуд яаж ийм ихлээрэ
UGC буюу жижиг creator-уудад олон мөнгө. Одоо шинэ би нэг creator 5 сая төгрөг төлж байгаа тэр 5 сая 500 мянгаар нь хуваагаад 10 creator-д өгчих юм бол тэр 10 харин creator маань миний бараг жинкнээс аягүй сурчилж өгөх боломжтой болчихдог. Харин эсрэгээр дэнээс маань борлуулалт гарах магадлал өсдгөө гэсэн. Одоо шинэ яг тэрийгээ дагаад ерөнхий юм жижиг creator-уудын тийм 90-100 юу нэрэд байгаа. Одоо шинэ адаглаад номер 1 харах юм бол бид нар WOP гэдэг app биш тэ. WOP app дээр одоо content reward program гэж байдаг. Одоо хэрвээ энэ бичлэг ямар нэгэн бичлэг эдитэлдэг дүүнер ч юм уу ер нь тиймэрхүү хүмүүс бичлэг эдитэлдэг хүмүүс үзэж байгаа юм бол энэ content reward program гэдэг юм сонирхоод үзээрэй. Content reward program гэдэг нь юу гэхлээр ерөнхийдөө та iShowSpeed ч юм янз янзын өндөр дагагчтай хүмүүсийн зүгээр бичлэгийг эдитлээд постлоод тэр пост чинь тодорхой одоо 100 мянга 100 мянга үзэлтэнд хүрэх юм бол тэрнээсээ цалин авдаг мөнгө авдаг тийм програм багхгүй. Тэгээ мөн content reward програмтай адилхан TikTok creativity програм, user generated content гэх мэтчлэн тийм болцсон хэм маяг. Гэхдээ одоо шинэ content reward програмыг хинч ярихгүй байгаа даа Монголд яагаад ярихгүй вэ гэхээр угаасаа энийг хүн хийж байгаа. Гэхдээ олон нийт рүү ингээд зарлаад ах шаардлага байхгүй байхгүй. Яагаад тэр хүмүүс чимээгүй зүгээр мөнгө хийгээ явахыг бодож байгаа. Тэгэхээр яг хөө би зүгээр хэлээд өгчөө. Тэгээд манайхаа өөртөө судлаад энийг бас тушаад үзэж ирэхэд болно. Тиймэрхүү юм санаа байгаа шүү. Тэгэхээр угаасаа хүмүүс яаж одоо шинэ орлого олж байгаа ч юм яг нарийн тэр юмнуудыг олон нийтэд хэлэхгүй зөө. Яагаад тэгэхээр ер нь яагаад ч юм та харах юм бол YouTube дээр ингээ зүгээр Instagram дээр Facebook дээр ерөөсөө тийм тэр хар зах дээр байгаа юм шиг тийм мэдээлэл ерөөсөө явдаггүй байхгүй. Маш чимээгүй байдлаар явдаг. Та өөрөө ингэж pay attention хийж буюу те анхаарлаа хандуулж ийж хин энэ юм ярьж гин хин нэм шин мэдээлэл байна гэж ийж нүдэд тавихгүй бол ерөөсөө тэр мэдээлэл ингээл яваал өнгөрчдөг. Тэгээд анхаарал хандуулсан хүмүүс нь тэр мэдээллийг олж аваад ашиглаад орлого аваад тэгээд хүмүүс чинь тэр Европын улсуудаар аялаад далайн ирэг дээр өвлжингаа амьдраад private jet нээсээ машин авч уншилтгаад байгаа чинь тэр хүмүүс ингээд тоглолт үзээд анхаарлаа сарниулаа явуулахгүй анхааралтай байсан болохоор тэр боломжуудыг анзаарч хараад тэн дээр орлого олгож яваад байгаа байхгүй юу? Ерөөсөө тийм ялгаатай. Мэдээллийн зөрүүн дээр мөнгө хийгддэг гэдэг үгний ерөөсөө орчуулга одоо translation гэх юм бол хин нэг хүн нь анхаарал хандуулж исэн pay attention хийсэн хаана юу ажиллах нь уу хаана магадгүй нэг coin унах нь уу хаана боломж орж ирэх нь уу тэрийг тосож аваад ашиглаад орлого олж чадсан. Нөгөө хүн яахын тоглолт моголт үзээд байнга бие сул тавьсан ингээл явж идэг зунжингаа амарч тийм ч уусаа зунжингаа амарсан хүн чинь тэгээд өвлжөнгөө плайга адилхгүйгээ яах юм уусаа ойлгомжтой. Тэс нэг л дүрмэн штэ ажиллаагүй юм чинь тэгээд тариа чинь хүн 100 тариагаа хураагаагүй үлбэрч өгнө штэ ойлгомжтой штэ 100 тарга тавгаа аваагүй бол мал нь 100 зодон явна штэ ойлгомжтой байхгүй. Тэрнтэй адилхан л гэсэн. За тэгээд та ямар нэгэн салбарын ур чадвартай эсвэл дижитал бүтээгдэхүүн гаргаж байгаа эсвэл сошиал медиад ажиллаж байгаа тиймэрхүү зорилготой тэ хүсэлтэй болвол би ерөөхдөө яаж эдгээр зүйлүүдийг хийх үү мөн контент сошиал медиаг ашиглаж орлого олох уу гэдэг талаар үнэгүй хичээл бэлдсэн ба. Тэгээд тэрийг үзэхийг хүсвэл миний Instagram хаяг start гэж бичээд үнэгүй сургалтаа үзэж болно. Мөн дээрээс нь та ямар нэгэн салбарыг яг мэрэгжилтэн, экспертиз нэг салбартаа олон жил ажилласан ч юм уу. Тэгээд тэрийг яг дижитал бүтээгдэхүүн гаргах дээр гаццсан. Тэн дээр тусламж хэрэгтэй байгаа бол би 6 сарын 6-наас үндсэн коучинг програм буюу digital product launch studio гэдэг одоо програм эхлэж байгаа. Тэгээд тэн дээр их юм бол одоогоор ганцхан хүний зай байгаа. Тэгээд та хэрвээ ур чадвартай ярины тэртэл дээр асуудалтай байх юм бол үнэгүй сургалтаа үзээд тэгээд миний Instagram руу бичээрэй. Гарах боломжтой гэж би манай баг үзэх юм бол таныг нэг програмда бүртгэж авч болно. За тэгээд ерөнхийдөө хүний топ дүрдсэн байх юм бол танаас хойш юм байх боломжгүй байгаа шүү. За тэгээд бичлэгийг орцгоо. За тэгээд мөн энэний араас нэг аягүй сонирхолтой байгаа даа хүмүүс ингэж яриад хүмүүсийн одоо attention span буюу анхаарал тогтох чадвар багассан гэж яриад байгаа. Ерөөс энэ бол худлаа. Анхаарал тогтох чадвар багассан биш харин анхаарал хандуулах стандарт нь өссөн бохоггүй. Хүмүүсийн анхаарал тогтоолох чадвар буюу attention span гэдэг юм дуусаагүй харин attention стандарт гэдэг юм өссөн. Одоо шинэ хэрвээ энэ үнэн биш үү? Ягаад тэр хүмүүс хэдэн цаг Netflix ингээ binge watch 10 хэдэн цаг Netflix шүнжэнгөө үзэж чаддаггүй шүү дээ. Эсвэл Korean драмаг нэг шөнө дуусаад хүмүүс дуусгадаг шүү дээ. Хүмүүс 10 хэдэн цаг тоглоом сууж чаддаггүй шүү дээ. Тэгээд хүмүүс анхаарлаа санахгүй тоглоод байгаа шүү дээ. Кино үзээд байгаа шүү дээ. Ерөөсөө энэ анхаарлыг авах гэдэг арга барил нь өөр болсон бохоггүй да. Арга барил нь өөр болсон. Анхаарлын стандарт гэдэг маяг өндөр болсон. Тэгээд ирэхлээр хүмүүс хуучин зүгээр л баг одоо шинэ намайг би 2022 онд хамгийн анх рил хийжсэн юм. Яриа бичлэг хийж байгаа би зүгээр л камера гаргаж ирээд юу ч хамаагүй ярихад л тэр viral авдаг гэсэн юм. Одоо бол тэгэхгүй. Тийм биз анхаарлын стандарт нь өссөн. Арай өөр аргууд ашигладаг болсон. Тэгтэл юу гэхээр нөгөө нэг Монголд байгаа хөрхий бизнесүүд чинь энийг мэдэхгүй тэгэл одоо л нүдэд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо бол шаал өөр аргууд явдаг болчиход байгаа. Айгу сонирхолтой юм би энэ дээр ярихад тэгвэл яаж Монголда тэгвэл тэр яг нарийн яг цаг үед ашиглаж байгаа аргуудыг ашиглаж биднээс орлого олох юм бэ? Одоо мөнгө хийх юм бэ? Тэ ашиг орлого олох юм бэ? Ер нь том загас нь болох юм бэ гэж байгаа. Айгу сонирхолтой юм байхад би саяхан нэг community-д орсон байхгүй юу? Яг ийм Европ, Америкт
үйлчлэгээ явуулдаг Европ залуучуудын community орсон. Би болохоор ганцхан Аз залуу нөхгүй. Тэгээд орсон чи юу болсон бэ гэхээр бид нар нэг ийм яриаар орсон. Манай нэз болохоор дандаа ерөөхдөө Америк яг фитнесийн коуч янз янзын хүмүүст юм үйлчлэгээ сервис өгдөг, онлайн сервис өгдөг. Тэгээд одоо чи манай нэг найз их юм бол чатбот одоо автомат AI DM center гэдэг тийм үйлчлэг өгдөг байхгүй. Сарын 2 илүү 3 мянган доллар чарж хийдэг зөө. Тэгээд зааж өгье гэх юм бол 5 мянган доллараар чарж хийдэг зөө. Тийм амар систем өссөн. Тэгээд би энэ дээр юу ажилласан бэ гэхээр ингэж явд юм байна. Тэгээд манай найз Америкт бол хүмүүс ингээ мөнгөтэй ингээ мөнгө өрөхөд бол ер нь дайггүй ингээ ийм зарцуулчтай. Харин одоо манай улс шиг юм одоо шинэ Унгар зүйл байхгүй. Манай Унгар тийм хүмүүс бол танаа Монгол цайтай адилхан байгаас тээ ингээ бараг л юу ч хийсэн зүгээр цөм хийдэг. Яг мөнгөний одоо шинэ хүмүүсийн мөнгө худалдаа авах чадамж нь жоохон муу байдаг юм байдаг гэж болох чалах ч гэсэн бүр юу ч хийсэн цөм хийдэг гэдэг. Тэгээ яг тэрийг бодчиход яг харин тэндээ л бодчихсон аахгүй. Ерөөсөө Америкт бол ингээд одоо шинэ Америк ч юм уу мөнгөтэй зах зээл дээр бол манай Монгол амьдрал Америкт амьдрал Монгол хүмүүс ч мэдчихэл байгаа. Хүмүүсийн мөнгө үргэх чадвар буюу одоо buying power ийг өндөртэй. Тэг хүмүүс одоо худалдаа авах чадамж өндөртэй. Тэг buy now pay later гэл тэ одоо нөгөө картаараа төлчдөг хэмжлэнүүд байдаг. Тийм болохоор хүмүүсийн мөнгө худалдаа авах чадвар, мөнгө гаргах чадвар өндөртэй. Тийм тэрүүгээ дагаад давхар өсөлтөө өндөртэй, мөнгө стандарт өндөртэй айгүй хэн болдог гэж байна. Харин жижиг зах зээл буюу манай Монгол шиг зах зээл ч юм уу иймэрхүү зах зээлүүд дээр нэг айгүй давуу тал юу гэдэг вэ гэхээр Америкт зүгээр л ажиллаж байгаа аргыг нь хуулж авчираад Монголдоо нутагшуулаа наачхад тэнд бүүм хийдэг хөөх. Ерөөсөө айгүй ингээ. Тэрс нөгөө хиний хэлсүүш Pablo Picasso-гийн хэлсүүг байдаг ш нөгөө нэг good artists copy, great artists steal буюу одоо сайн уран бүтээлч нар хуулдаг, агуу уран бүтээлсэнд хулгайлдаг гэдэг. Яг тэрнтэй адилхан зүгээр яг ажиллаж байгаа бизнесийн ертөнцид, контентын ертөнцид, онлайн ертөнцид ажиллаж байгаа аргыг нь аваад тэрэн дээр өөрийнхөө та салбарын имийг шингээж өгөөд тэгээ Монгол туршихад тэр бүүм хийдэг хөөх. За тэгвэл хамгийн чухал одоо асуулт эндээ суугаж гарч иж байгаа. Тэр асуулт нь юу гэхээр тэгвэл би яаж тэр хуулах юм бэ? Тэрийг олох юм бэ? Яг юу ажиллаж байгааг яаж мэдэх юм бэ гэж байна. Би одоо ямар алдаа гаргаж ирсэн бэ гэхээр хувьдаа ажиглаад за энэ контентын төрөл айгүй явах юм байна. Энэ тренд явах юм байна. Эсвэл ингийн бол алах юм байна гэж харчаад тэгэд хийхгүй байж идэл юм эсвэл за энэ яах юм бол өөртөө итгэхгүй байж идэл айл үжээд тэрийг өөр хэнийг нь туршаад хийгээд минь нүдэн дээр ингээд орлого олоод байгаа хөөх. Тэгээ би fuck гэж бүр нэлээ олон удаа тэгж харамсны эцсэн дээр би сүлд ямар дүнгэлт нүрсэн бэ гэхээр хэрэг та байж болох юм байна гэдэг тэрийг санааг олж харсан бол тэрийг шууд турш. Яг тэгэхээр санаа төрөөл тэр санаагаа 72 цагийн дотор ямар нэгэн байдлаар та үйл хөдлөл болгож гаргахгүй бол тэрсэн сүдийг кринж санагдаад эхэлдэг байхгүй. За энэ арай биш юм байна гэдэг. Тэр кринж санагдаад за болиё гэж идэл тэр кринжийг санагдсан юм чи хин нэг нь туршиж үзээд оролдоод үйл хөдлөл гаргаад үр дүн гаргаад мөнгө хийчих жоох. Тэгээ та ойлоод тэгэхээр юу гэхээр ямар нэгэн санаа орж ирсэн болвол өтөр түргэн гарга. Одоо чи манай түмээ шүү дээ манай ютубертэй Германд амьдардаг. Тэгээ надаас ютубд аягаа зөвлөгөө өгсөн юу гэхээр санаа гарч ирсэн бол бро шууд дор нь хийхгүй бол тэгээ сүлдээ крин санагддаг шүү гэдэг 48-аас 72 цаг гэдэг энэ дүрэн болол ерөөсөн маш гоё дүрэн. Янз бүрийн контентч бай эсвэл янз бүрийн бизнес ажилдаг аргач бай. Ерөнхийдөө бүгдэн дээр нь санаа төрсөн бол өтөр түргэн хийхгүй бол болохгүй гэж байна. За хэрвээ та англи хэлгүй бол яах юм бэ гэж байна. За англи хэлгүй бол аюу хэцүү нөхцөл байдал үүсэж байгаа. Ягаад тэгэхээр англи хэлгүй бол яалтчгүй тэр мэдээлэл байдаг монгол хүнээс мэдээллүүдийг авахгүй бол одоо өөр авах аргагүй болчих жоох. Ягаад одоо чинь хэлтэй бол хөлтэй гэж хэлдэг вэ гэхээр угаасаа ингэж хэлгүй болохоор ч одоо тэгээд мэдээллийг монгол хэлтэй хүнээс нь мөнгөний төлж авахаас аргагүй болчих жоох. Гэт яалтчгүй. Гэхдээ яг бас нэг бодлын ChatGPT аргалаад явж болно. Гэтэл англи хэлний бүр тодорхой төвшөнд байхгүй бол аюу хэцүү ш. Тэгэл англи хэлгүй хүн тэгэл яг монголчин ер нь бүр үнэхээр ингээд одоо чинь би яг юу мэдэрдэг юм гэхээр Монголоос гараад Европ бизнес хийдэг ингээд хүмүүстэй уулзсан штэ тий. Тэнгүүт ингээд би Монголоос ирсэн гүт ингээд яг гурван төрлийн хүмүүстэй тулгардаг байхгүй. Эхний төрлийн хүмүүс нь болохоор бүр Монгол гэдэг улс ч мэдэхгүй хүмүүс. Бүр ингээд бүр тийм улс ч мэдэхгүй хүмүүс. Хоёр дахь нь болохоор ингээд за ингээд Монгол окей Улаанбаатар хятад юм уу Монгол яа Монгол юм UB гэх хятад нэг тэр хавцаа байдаг Аз улс гэж мэддэг хүмүүс байдаг. Тэр бол ингээд нэг юм энэ хоёр чинь нийлээд ингээд нэг юм 90% мөрдүүлчихэж байгаа. Тэгээд нэг хөөрхийн нэг 10% нь юм уу 5% ч юм уу те Монгол ингээд Чингис Кхан гэдэг хүмүүс байдаг. Чингис Кхан OG гэж тэгж мэгдэг. My cousin my ancestor гэдэг нөгөө нэг Чингис ханаараа мэддэг. Тэгээд жоохон түүх мөг уншдаг хүмүүс нь юм жоохон одоо чинь фэн талруу ч юм уу. Одоо чинь би бол ингээд одоо чинь Хитлерт айгуу хувьдаа дуртай хувь хүн талаас нь. Тэгээд чинь би бол ингээд одоо Хитлерт тэгдэхтэй адилхан тэр хүмүүс одоо Чингис хааны чинь тэгж хардаг хүмүүс. Тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээд Монгол англи хэлгүй монгол хүмүүсийг Монгол дотор юу гэхээр хорвоогийн төв нь Монгол гэж бодоод байдаг байхгүй. The fuck. Ерөөсөө гүн биш мэлий. Одоо ингээд Монголд одоо сая шин iShow Speed Монголд ирэхэд
Монголд байдаг. Бидний одоо Монгол дотроо том гэж боддог креаторууд, инфлюенсерүүд ямар жижигхэн гар гэдгийг ISO-SPT-ийн тэр авранд яаж дарагдж байгааг бид нар сарсан шүү дээ. Ангууч унжийн тэгээ бүр ингээд тэр ISO-SPT авра бүр шал өөр гоо шүү дээ. Яг олон улсад гараад ирэхээр Монгол гэдэг улсын чи авраад яг л тийм болж байгаа юм. Монголд од байна уу? Монголын хэрүүл нь юу болж юм тэр хамаагүй болчихж байгаа. Хамгийн гол нь одоо шинэ миний юм бичлэгийг аль болох үзэж байгаа. Миний цааш YouTube-ийг хөгжүүлэх гэж байгаа зорилго юу ихлээрэ? Яг тийм нэг юм Монгол гэдэг майндсетээс аль болох гадуур аль болох олон улсын шин соргог зүйлүүдийг одоо энийг үзэж байгаа хүмүүс санаа аваад хувийнхаа өөрийнхөө карьер, салбар, бизнес дээрээ туршаад айгүй гоё дэвшиг агаар оруулаад яваасаа гэж хүсэж байгаа. Тэгээ ерөөсөө тийм Монгол нэг юм юу гэмтэй нэг юм намган вайптай биш. Яг тийм шин бүр юм цонх нэг шин агаар орж байгаа юм шиг тийм вайптай яваасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр тийм болохоор ч ер нь би бол энэ одоо шинэ YouTube сувг руугаа нэг тийм массын нэг юм байдаг юм fucking тийм юм хүмүүс тийм үзэгчдийг хөтлөж татахгүй байгаа. Тийм хүмүүст би ойлголцохгүй баг. Тэгэхээр аль болох би ашиглаж байгаа одоо шүүл гадаад хүмүүстэй уулзаад ялангуяа Европ тийм хүмүүстэй уулзаад хамгийн шинэлэг гэсэн юмдаг бол аль болох хуваалцахыг хүсэж байгаа. Тэгээд мэдээж хэрэг эднэрийг цаг алдахгүй яг тухайн цаг мөчтөд мэдрэхийг авч явах хүсвэл subscribe дараад мэдээж хонхоо хасаагаад байж байгаарай. Би ерөөхдөө бол 7 хоногт нэг 2-3 удаа контентэд оруулж явах. Зарим нь бол яг бизнесийн иймэрхүү холбогдолтой контентууд, зарим би яг тухайн үед ойлгож байгаа тий янз бүрийн майндсеттэй холбоотой өөрчлөгдөж байгаа зүйлүүд их мэдчих. Эсвэл яг тухайн үед ашиглаж байгаа аргууд ч үгүй юм хуваалцсан явж байна. Тэгээд одоо мэдхийг хүсвэл бас subscribe хийгээ байж байгаарай гэж зөвлөмөр байна. Тэгээ хамгийн сүүлд нь гэх юм бол би дахиад нэг хэлмээр байгаа зүйл нь дахиад хэлэхэд өөртөө адилхан тэр салбарын хүмүүсийг Instagram, YouTube дээр олж аваад эсвэл X дээр олж аваад даг юм ин үз. Тэгээд юу санал болгож байгааг нь хар, яаж борлуулалтаа хийж байгааг нь ажигл. Тэгээ вебсайт нь яаж явж ийн ажигл. Энэ вебсайтаа хаана юун дээр хийдэг ChatGPT-ээс асуу. Гэх мэтчлэн яг аргуудыг ашигла. Одоо жишээ нь сая нэг зэг хүмүүс ингээд Instagram дээр одоо том creator ингээд юм бүх хүмүүсээ close friends-тэй оруулж байгаа төртлийн зардаг байсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан чинь тухайн цаг үед ажиллаж байгаа нэг юм шинэлэг юмуд айгүй өөр ихгүй. Тэгээ амар сонирхолтой нь одоо хүмүүс одоо болтол ингээд хандлт авах нь айгүй чухал гэж бодоод байгаа. Одоо чинь хэрэг энэ бичлэг яг энэ хүртэл та үзэж байгаа бол энэ хүртэл үзэж байгаа бол би хамгийн чухал юм амар сүлд нэг. Ягаад тэгэхээр бичлэгийг төгсгөлийн хүртэл үзэж байгаа учраас тэр хамгийн чухал юм нэг өгдөг зөө. Энэ бол ерөөхдөө та баг анх удаа сонсох. Тэр нь юу гэхээр одоо бол хүмүүс хандлт хамгийн чухал гэж бодоод байгаа. Хүмүүс их хандлт авах нь viral болох нь ингээд амар хүнд үзэгдэх нь чухал гэж бодоод байгаа байхгүй. Тийм байхаа болоод удаж чинь guys. Хандлт юусаа хамаагүй болцсон. Ерөөсөө тэр их хандлт үзэх хэдэн сая үзэл уусаа алгоритм ч өөр болцсон. Хүмүүс одоо ингээд гаргаад байгаа алдаа нь юу гэхээр хандлт авах гэж өөрийнхөө брэнд, компанийнхаа брэнд, хуу хүнийхээ брэндийг зүгээр тэр шаландар усгаад байгаа байхгүй. Ямар ч их шаардлага байхгүй шүү дээ. Одоо хандлт тэнцүү мөнгө гэдэг юм чиг өнгөрцөн. Хандлт биш харьяасгээр нийш тэнцүү мөнгө болцсон. Ерөөсөө хандлт биш болцсон guys. Хандлт биш болцсон. Хандлт авах гэж ийм хүншгүй зүйл хийх нь бол ерөөхдөө жоохон сонин худлаа болцсон. Мөн дээрэс нь хит төгс рүү ирэх нь амар хурд болцсон. Хит чанартай, хит төгс, хит гоё байх нь биш болцсон. Жоохон хүншиг юм оруулаад хараал өрөөлөө хилээд үг үсгийн алдаагаа гаргаад тэг хүншиг гээд нэг юм гонигтайгаа илэрхийлээд ч юм уу тийм байх нь илүү ер нь бол viral болсон шүү. Тэгээд энийг зүгээр бизнес дээрээ туршаад үзээрэй. За бүр хэрэг мэдэхгүй байгаад байгаа юм бол яахаа мэдэхгүй байгаад байгаа юм бол үнэгүй сургалтыг орж үзээд ерхий санаануудаа аваарай гэж санал болгож байна. Тэн дээр үхээсээ би ерхийдөө илүү гүнзгий тайлбарласан ба. Мөн дээрэс нь дахиад хэлэхэд дижитал бүтээгдэхүүнээ гаргаж байгаа бол миний Instagram хаяг руу ямар ур чадвартай яах чагаа гэдэг зөвлөгөөнүүд авч болно шүү. Тэн дээр нэг күүний зай байгаа. Тэгээд амжиж чадвал та бүртгүүлж болно. Тэгээд амж чадахгүй бол тэгээд яах нь мэдгүй нэ. За тэгээд энэ үрээд ямар ч сан өнөөдрийн бичлэгийг дуусгая. Тэгээд энэ үрт хамт байсан хүмүүстээ баярлалаа. Дараа дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгэхээр бичлээ small like-а дараа subscribe-ийг амжилтсая.